Монголчуудын ерөөсөө уламжилт байгаль хамгаалах үндсэн гол арга нь бол уул хайрхтуудыг онголон дарахлах. За энэ судалгааны хамгийн гол зорилго нь юу байх хэвтэй бэ? Уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 30 жилийн дотор 2 градусаар нэмэгдсэн байна. Их хаадыг онголсон газар гэдэг нь бол ойлгомжтой. Дархан газрын хувьд бол тийм орлогууд бол гарч ирсэн үг гарч ирсэн. 2015 онд Бурхан Албан уулыг орой дээрээс нь хүртэл төсөл хийсэн хүмүүс явж лээ. Тийм ээ. Тэр Францын иргэн Жаскар гэдэг нөхөр байсан. Гурван мөрний тэргүүн Хинти хаан Бурхан Албан гэдэг энэний хамгаалалт бол мөн эртнээс бол энэ хамгаалттай. Гэхдээ зэрэг эргээд биднээс яг юу үнцэнтэй юм бэ? Мөнгө нь үнцэнтэй юм уу? Их нутгийн энэ байгаль газар шороо нь үнцэнтэй юм уу? За сайн байцгаана уу? Та бүхэндээ сайхан өглөөний мэндийг хүргье. Өнөөдөр бид нэр Хинтээ аймгийн Бачилээ цумын нутгаас та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэж байна. Бид нэр Хинтээ нурууныхаа биологи олон янз байдлын тухай өгүүлсэн цуврал подкаст төвчүүлэлтийг эхлэн бэлтгэж байгаа. Энэ удаа та бүхэнд бид нэр Хинтээгийн Усын засгийн хамгаалалтын газрын хамгаалтын захиргааны газрын дарга хаш маргадыг уулзуулж ярилцах гэж байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За тэгэхээр бид Хинтээ нурууныхаа тухай энэ Хинтээгийн засгийн хамгаалтын газрын тухай судалгаа хийсэн олон сайхан хүмүүсийн судлаачдын ажлын талаар шинжлэх ухааны таны мэдхүүн подкаст ярилцлага нэвтрүүлэг хийж хүргье гэж зорж байгаа. Тэгээд юуны өмнө та эхлээд үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй, өөрийгөө болон хамт олонныхаа тухай товчхон танилцуулахгүй юу? За манай Хинтээ улсын засгийн хамгаалтын газрын хамгаалтын захиргаа гэдэг байгууллага бол 1992 онд анх ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар дархан цааст газар болсон ийм газар байгаа юм. За ер нь бол гурван мөрний тэргүүн Хинтээ хаан Бурхан Албан гэдэг энэний хамгаалалт бол мөн эртнээс бол энэ хамгаалттай. 1227 онд их хааныг тэнгэр тэлсний дараагаар их хоргийг байгуулж яг Хинтээ нуруу энэ онон хэрлэн туул гэдэг энэ гурван мөрний нийлж байгаа гурван мөрний их авж байгаа газрыг за энэ салбар улсуудтай энэ онголон дарахлах юм зарлиг гарч ирсэн. Тэгээ тэрнээс хойш бол үндсэндээ энэ бол онгон дагшин байдлаа бол хэвээр нь ингээ хадгалсаар ирсэн айл амт нутгалдаггүй онгон дагшнаар хадгалдаг юм газар байгаа юм. За манай захиргаа бол 92 онд байгуулагдсанаас хойш ингээ 30 гаруй жил ингээ дархан газрынхаа хамгаалтыг хариуцаад явж байна. За ер нь бол Хинтээгийн дархан цааст газрын маань бол хэмжээ бол нэлээд том. 1748 мянга энэ талбайтай. За ер нь бол манай захиргаа маань бол 4 газрыг хамгаалдаг. За Хинтээгийн дархан цааст газар, Өндөр хаан уулын байгалийн зохицолт газар, Хангал нуурын дурсгалт газар, Бэндрээ уулын дурсгалт газар гэдэг. За өнгөрсөн жил бол Ноён уулын дархан цааст газрыг бас манай хамгаалж хагаад мөн тусдын хамгаалтын захиргаа байгуулж хүлээлгэж өгсөн байгаа. За Онон болжийн байгалийн зохицолт газар 2006 онд бас манай Хинтээгийн дархан газраас бол салаалж тусдаа захиргаа байгуулагдсан. Гориг тэрэлжийн байгалийн зохицолт газар бол 2013 онд бас манай Хинтээгээс салж ингээд салсан ийм байгууллага юм. Энэ том газар нутгийг хамгаалахад манай хамгаалтын захиргааны албан агч нар мэрэгжилтэнгүү судлаач, байгаль хамгаалагч нар бүх хүмүүсийн хүчин чармайлт оролцоогоор үндсэн дээр энэ тусгай хамгаалтын газрыг бол хамгаалж байна. За хамгаалтын захиргаа маань бол нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй орон тоотой байдаг. Ихэнх нь бол ер нь бол 40 гаруй хүн бол орон нутагт яг байгаль хамгаалалт дээр газар нутагт дээр ажилладаг. Бусд нь бол
одоо судалгаа шинжилгээ, хяналт шалгалт, хууль, за тэгэл одоо санхүү, одоо орчны бүс, одоо нөгөө сумдтай харьцах гэдэг одоо бүх ажлуудыг одоо ингээ хийгээд явдаг юм байна. Нийт бол манайх чинь 3 аймгийн 9 сумын нутгийг дэвсгэр хамаардаг орон нутгийн одоо нэгжүүдтэй хамтарч ажилладаг юм байгууллага. Тэ. Би тантай тэгээд энэ хаантай улсын засгийн хамгаалалтын газрын тухай нэг хоёр чиглэлээр ярих гэж бодож байна. Нэг нь бол та сая бол хэллээ шүү дээ. 1227 оноос эхлээд энэ чинь одоо хуульд цаасан гарч онголж дархалсан гэж юм те. Тэгээд бидний наашаа энэ одоо энэ газар руу ирэх замд бол Бэндэрийн овоо гэдэг газар очисон. Тинчээ бол одоо хадан дээр эртний зургууд байхыг бол үзсэн. Тэр зурган дотор бол Чингис хааны болон түүний одоо залгамжлагчдын одоо өнгөнд хамгууд байгаа харагдчихсэн. Мөн бас адууны олон тамга байгаа бол харагдчихсэн. Хөдөөгийн бүлээг 1960-ад оны үед одоо тэр том хатыг одоо малтлага хийж гаргасан гэдэг тэгжсэн. Тэгээ би ер нь бол энэ монголчуудын одоо энэ онголж дархалж байгалаа хайрлаж хамгаалж ирсэн уламжлалт одоо тэр одоо ухаан хандлагын тухай сонирхсан таны талаар биднэрт хэлж өгөөч. Монголчууд за тэр дээр үед бол үндсэндээ энэ чинь дархан цаас газар, цогцлборт газар гэдэг одоо тийм ойлголт бол байгаагүй. Тэгэхдээ монголчуудын ерөөсөө уламжилалт байгаль хамгаалах одоо үндсэн одоо гол арга нь бол уул хайрхтуудыг онголон дархлах, тахилах шүтлэгтэй болгох, энэ одоо зан үйлүүдийг уул хайрхандаа өргөдөг, тахилах өргөл байд юм уу? Энэ юмнуудыг бүх хүмүүстэй хэвшүүлснээр тэр байгаль хамгааллын бүр хамгийн дээд хэлбэр байсан байдаг. Нэгэнт одоо тэр уулыг дархалсан, дархан цаас одоо дархлан, онголон дархлаа тахилах шүтлэгтэй болгоцсон бол тэр тахилах шүтлэгтэй уулнаас нэг мөчөрч угалдаггүй, нэг ан амтан агандаггүй тийм ээ. Энэ чинь бүр хамгааллын ямар ч хуулиас илүү хамгааллын тийм хэлбэрийг бүрдүүлчихдэг. За дээр нь гадны ямар нэгэн хин нэгэн хүн хурж ирээд тэр уул хангаад нь ирсэн ч тахилах шүтлэгтэй одоо уул хайрханда хүмүүс одоо яг нөгөө бурханчлан одоо шүтдэг учраас тэр гадны хүмүүсийн бүх үйлдэл юу гэднүсийг хаадаг, хоригддаг, хамгаалдаг. Тэр нутгийн иргэдийн хүмүүсийн бүр ухамсарт нь одоо шингээсэн тийм онцгой одоо юм хэлбэр байсан байх. Сэтгэл оюундаа ингээ бүр шингэсэн. За нэгд хоёрдугаарт гэх юм бол ер нь бол тэр уул хайрхныг тахилгатай болгоод хүмүүсийн оюун санаагийн тэр уул хайрхтайгаа уялдуулна гэдэг маань тэр хүмүүсийг тэр газар нутагтай нь одоо шүтэнтэй нь холбогдуулж байгаа маш тийм чухал арга хэмжээ байхгүй. Одоо жишээлх юм бол одоо яг биднээс ингээд одоо ингээд бурхан гэдэг одоо ингээд шүтдэг одоо ингээд одоо тий христийн шашин тунгой загалмаагаа ингээд шүтдэг, зарим нь ингээд хүзүүндээ зүгээ явж идэг, хүзүүндээ зүйлс юм залбираал ингээд явж штэ. Бусад одоо бурхан шашнууд гэсэн өөрийнхөө шүтээний гэртээ хадгалсан байж идэг, шүтэнэ аваад өөр газар нүгэ очисон тэрийгэ шүтээд ингээд байгаад идэг тийм ээ. Тэр үеийн монголчуудын тэр уул хайрхтыг шүтэн болгоно гэдэг бол тэр уулаа аваад явчихдаг шүү дээ. Хаанч дэлхийн одоо хаанч альч мухарт очисон байсан тэр ууландаа сэтгэл зүрх шүтэн өргөл тахилах нь бүгд хадаатай байдаг гэсэн. Сүгөө өргөн те тэр нутгийн зүг орчгаад хол одоо очисон ч байсан гэсэн. Тэгэхээр тэр хүмүүсийн бүх одоо те шүтэн уул газар нутаг учраас тэр хүмүүс бол одоо хэдэн үеэрээч байсан тэр газар нутаг тэр уул хайрхандаа бол тэндэл уяатай болдог. Монголчуудын шүтлэг тахилах шүтлэгийн гол ерөөсөө онцлог тэр байна. Тийм учраас одоо миний нутгийн одоо газар шороноос бурхан гойсон ч бүү гэдэг чинь тэр чинь бол үндсэн өөрийнх нь шүтэн тэр байхгүй. Газар нутаг уул хаанга хайрхан энэ лос авдаг нь бол өөрийнх нь шүтэн. Энэнгээрээ монголчуудын тэр одоо тахилах шүтлэгийн онцлог нь бол хамаагүй илүү л дээ. Тийм учраас илүү одоо дандаа нөгөө монголчууд ч дээрээсээ дандаа нэг юм ахын юм уламжлал ёс тэгэл одоо энэ бэлэгдлүүд айгүй ихтэй. Тэр болгоно нь одоо дандаа байгаль дандаа ээлтэй байгаль хамгаалах дандаа тэр чиглэл рүү үндсэндээ ингэ явж идэг тийм. Дөрөн дээрээ хог үлдээх юм бол
тэр айл одоо сайн явдггүй гэдэг юм уу. Тэгэхээр буурай маш сайн цэвэрлээ. Сэтгэлээ тэмүүлдэхгүй. Тэнд одоо тий ямар ч одоо юу үлдээдгүй. Одоо тахилах шүтлэгтэй газраас мод тоглох юм бол усын хорлол болно ч гэдэг юм аа. Ингээл янз бүрийн тэр одоо бэлэгдэл тэр тахилах шүтлэгтэй холбоотой юм нь бол байгальтайгаа хамгаалах талаас бол асар их үнцэнтэй байсан. Одоо орчин үед ингээд шинжлэх ухаан хөгжсөн ч гэдэг юм уу эсвэл дэлхийг ингээд даяарсан ч гэдэг юм уу хүмүүсийн үзэл бодол нэлээ юм материалист хандлага руу явсан тий. Тэгээд тэр учраас одоо ингээд одоо нүдэнд үзэгдэхгүй ямар нэгэн зүйлсд бол итгэхгүй байх бас одоо хуучны гэж хэлэх, мохол сүсэг гэж хэлэх гэдэг юм уу маш олон ойлголт хандлагууд байдаг л да тий. Эсвэл одоо лус авдаг гэж ярихлаа зарим нэгэн хүмүүс бол наад чинь бол одоо шашны талаасаа бол одоо юм доод одоо төрөлч гэдэг юм уу ингээд янз янзын тайлбар хэлж байгаа шиг байдیں۔ Тэгээд мэдээж хүн болгоны үзэл бодол бол ямар ч үеж болно өөр өөртөөгөө чөлөөтэй. Гэхдээ ингээд одоо энэ бидний зүг сэтгэл шингэсэн юм шүтэн байна шүү гэдгийг одоо тий ингээд улам бүр орчин үеж байгаа залуу үед нь яаж ойлгуулвал зүгээр юм болоо таны бодлоор? Тий. Ер нь одоо ингээд за яг уламжилт хуучин одоо монголчуудын энэ байгаль орчноо хамгаалах, тэр уул усаа тахилах шүтлэгтэй болгох, энэ тэнгэр шүтлэгтүүд тэнгэр шүтдэг хөх тэнгэр мөнх хөх тэнгэр шүтдэг одоо энэ ард түмэнд одоо бурхны шашин одоо ингээд түгээн дэлгэрхтэл бурхны шашны одоо тэр номлол тэр юунда уншлага одоо бүх юмда үндсэндээ тэр уламжилт монголчуудын тэр тахилах шүтлэгийн зан үйлийн элементүүдийг маш их оруулсан байна. Тэрний нэг нь бол одоо яг энэ уул хайрхны тахилагтай холбоотой. За энэ тахилга маань ингээд явсаар хагаад үндсэндээ одоо олон жил одоо ингэж үргэлжилж явсаар хагаад сүүлдээ нэг үзэл суртал одоо янз бүрийн нөлөөгөөр бол энэ маань бол нэг хэсэг орхигдсон. За ингээд орхигдчоод эн чинь одоо 70-80 жил одоо ингэж орхигдож явж байгаад за 90-ад оноос хойш бол үндсэндээ дахиад уул хайрхтын одоо тахилга шүтлэгтэй холбоотой ойлголтууд ингээд сэргээд ингээд явахтай зэрэг нөгөө хуучин уламжил гэдэг юм маань бол ихэнх нь орхигдоод дандаа шинээр зохиосон дэг уламжлал гараад ирсэн. За энэ шинээр зохиосон дэг уламжлалууд нь одоо жишээлх юм бол янз бүр болчиход байгаа. Энэ одоо жишээлх юм бол тэр Бендрон дээр ч гэдэг юм уу энэ жилийн одоо тахилгаан дээр одоо 40-од одоо хоньны ууц шүүс одоо тавигдж байна ч гэдэг юм уу те. Энд чинь бол одоо баг энэ тийм утгагүй тахилга шүтлэгийн гэхээсээ илүү өдр чинь зүгээр тийм сонь нөхцөл байдал үүсчихэд байгаа хгүй. Тэгээд ер нь бол тэр дээр үеийн одоо хүмүүсийн одоо тахилга шүтлэгийн онцлог нь бол тийм ээ уул усаа гаргадаг, өөснөөгөө тэрэндээ даатгадаг, нийт одоо ард түмнээ даатгадаг, хуруураагоо гүйдэг, өвчин зовлонгүй байдаг тийм. Ингээл одоо тахилга шүтлэг ингээ уул хангаад очиод мөргөхдөө төр маань төвшин байг, төмөн олон амгалан байг, мал сүргэн тарган давтаа байг, хур бороо нэлбэг дэлбэг байг тийм ээ. Зон олон өвчин зовлонгүй байг гэдээ одоо ингээд ерөнхийд нь ингэж одоо уул ондоо бүгдийг нь одоо даатгаж одоо залбираад өчүүхэн нөхөр өөрөө тэрэн дотор багчдаг байсан байхгүй юу? Ер нь хувьчилж намайг одоо баян болгооч гэдэг үү шүү дээ. Одоо бол хүмүүсийн уул хайрханд одоо залбирж байгаа залбирал эднээс нь бол нэг юм хитрхи юм аминч болцсон байхгүй. Жишээлх юм бол тий намааг одоо хөрөнгөтэй мөнгөтэй болгож өгөөч, намааг эрүүл өнхий болгож өгөөч, миний хүүхдийг сайн сайхан байлгаж өгөөч гэдэг юм уу. Үгүй бол одоо манайхны одоо байгаль хамгаалагч нар ярьдагс зарим хүмүүс бол намааг их хурлын гишүүн болгож өгөөч, үгүй бол намааг тийм тендерт ялуулж өгөөч гэд зарим нь бүр намааг тэр юм одоо эмгтээтэй суулгаж өгөөч гэж хүртэл залбирж яах гэхээр энэ бол энэ монголчуудын одоо яг тэр уламжлал тахилга шүтлэгийн хэлбэр нь хитрхи аминч болоод энээсээ болоод үндсэндээ уул хайрханд хандж байгаа тэр нөгөө энэ хэрвээ буруугаараа ингээд хөвшөөд үргэлжлэх юм бол одоогийн одоо энэ залуучуудын уул хайрхандаа яг тэр хандж байгаа хандлага тэр хэв маяг хэднүүс нь энүүгээрээ тогтвол одоо маш их харамсалтай. Тэгэхээр аль болох одоо тэр
байгаль талаасаа байгаль дэлхийг онгон дагшин байх талаас нь өөрснөө одоо тэр сэтгэл зүрхээрээ энэ бол энэ уул усны одоо үр сад нь биднээс юм а гэдэг тэр утгаараа илүү залбирал шүтлэгээ одоо хийж тэр уул хангаадаа шүтэж өөрийнхөө тэрний нэг эдис тасархай гэж одоо бодож ивэл илүү ач холбогдолтой л гэж байна. Та одоо хаантын усан хамгаалалтаа газартаа ажиллаад дарга болоод бол 10 гаруй жил болж байгаа тийм. 2012 оноос хойш. Тэгээд дараагаар нь өмнө нь бол бас хаантын юунда дараагаар нь хяналт шалгалт хариуцсан орлогч дараагаар нь бас ажиллаж ирсэн. 3 жил ажилласан. Тэгэхээр энэ урт хугацаанд бас олон түүхчид, антропологчид, судлаачтай ингээл энэ хаантын усан хамгаалалтаа газрынхаа олон газар очиж ажиллаж байсан баг тийм. Тэгээд энэ түүхэн одоо үйл явдлуудыг гэрчлэх уул мөр тийм онгоц шүтэн тэгэл одоо олдуур археологийн олдуурч гэдэг юм олон сонирхолтой зүйлс байгаа. Та энэ чанаас одоо ингээд хүмүүс сонирхуулаад дурдвал одоо хаана ямар одоо тийм судалгаа хийгээд ямар одоо шинэ ойлголт шинэ одоо дүгнэлтүүдийг гаргаж ирсэн сүнэн зүйлс авал. За биднээс анх одоо ингээд 11 онд нэг байгаль орчны сайд боловсролын сайд хоёрын хамтарсан тушаал гараад бурхан албаа хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэрнээс хойш одоо яг энэ бурхан албан болон энэ хинтийн нуруу орчмын одоо энэ газруудад ямар үн цэнтэй газрууд байна, түүхэн ач холбогдол нь юу байна, газар уул усных нь нэршил нь одоо тэр үеийн одоо зохиол бүтээлүүдэд одоо хэр орсон байна гэд судалгаанууд нэлээд ер нь бол хийгдсэн. За ингээд 11 оноос хойш одоо ажлын хэсэгт нь би бас орж одоо эрдэмтэн, түүхч, археологч, эрдэмтэдтэй нийлээд одоо ингээд тэднүүсийнхээ одоо нөлөөлөлтөй ингээд судалгааны ажлууд ингээд хийгдсэн. За хамгийн гол одоо ажлууд маань бол 2015 онд биднээс гаргасан үндэсний бахархал бурхан албан гэдэг ном гаргасан. Тэгэхээр тэрийг одоо биднээс үндэсний төв архив дээрээс уул усны хайрхтай тахилгатай холбоотой тахилах дуулаа хайрхтуудтай холбоотой их материалуудыг одоо хайх ажлыг бол хийсэн. За ингээд нэг 649 нүүр материалыг үндсэндээ тухайн үед хуучин Монгол маань шилнээс бол олоод тэрийг нээсээ ач холбогдлоор нэрмжилж байгаа үндэсний бахархал бурхан албан гэдэг ном гаргасан. Тэрийг баяжуулаад судалгааныхаа ажлыг шууд үргэлжлүүлээд 18 онд 19 онд биднээс бурхан албан хайрхны тахилга тайлга гэдэг ном гаргасан. Тэр бол бас л яг одоо энэ ганцхан энд нөгөө бурхан албантай холбоотой биш, бурхан албан болон бусад одоо энэ эртний одоо тахилах дуул хайрхтууд байна шүү дээ. Дотн хайрхан, боог дуул те. За тэгэл нэг алтан дайраа овоо гэдэг юм уу те. Ингээд энэ уулуудтай холбоотой судалгааны яг материалуудыг одоо олж хийсэн юм аа. За ингээд энэ тахилга шүтлэгийн одоо хэлбэр нь хуучин ямар байсныг биднээс хуучин яаж тахилга шүтлэг хийдэг байсныг одоо үедээ ингээд яг өвлүүлэхийн тулд энэ судалгааны ажлуудыг хийгдсэн. За ингээд 15 оноос хойш 2015 оноос хойш бурхан албан хайрхны тахилгын хэлбэрийг нь өөрчлөөд уул нь бол бүх хүн очиод тэр уул овооныхоо орой дээр нь гараад тэгэл хүн чинь өөрөө л ялгаагүй биологийн амьтын юм чинь очиод бизнес болно тийм ээ. Тэгэл нөгөө тахилга шүтгэхтэй уул хайрхан дээр очиод виз засдаг барьдаг одоо тэгэл тэгжээж одоо дээр нь гарч одоо шийдвэр хааж ажил үндсэндээ тахина гэж одоо юу байх вэ? Заавал бол алсаас бараалж тахдаг байх ёстой гэл биднээс 15 оноос хойш тахилгын дэг ёсыг бас өөрчлөөл ингээл явлаа. За энэ юунуудыг хийж явах явцдаа биднээс нэлээд хэдэн газрын нэршилтэй холбоотой судалгааны ажлууд бол хийгдээд нэлээд хэдэн бас газруудын нэршлүүдийг бол бас ер нь таамаг байдлаар өрссөн байдлаар бол тогтоосон байгаа. За дээр нь одоо эртний одоо булш, бунхан, онгон янз бүрийн одоо барилга хоттой барилгын одоо суур, тойр
одоо тийм юунуудыг бол тогтоосон. Тэгээд одоо яг одоохондоо бол одоо тэр болгон одоо хүмүүст одоо яг тийм байна гэж хэлээд байх нь бол бас хэцүү. Тийм ээ. Яагаад гэвэл эн чинь 3 мөрний тэргүүн одоо их хаатыг онгоцсон газар гэдэг нь бол ойлгомжтой. 19 онд биднээс нэг Японд очиод Японд нэг Киото хотод Отоны их сургуулийн дээр Монголч эрдэмтдийн хурал дээр очиод биднээс нэг бурхан алдууныхаа талаар хэлтгэл хийж исэн юм би. Тэгэд тэр Оно гэдэг Японы эрдэмтэн за араб перс хэлний их сурвалжаас Монголын их хаадын булж бонхон хаан байгаа талаар одоо судалгааг хийдэг тийм хүн байсан. За тэр хүн маань бол тэр ихтгэл дээрээ за ер нь бол Монголын их хаадын 4 их одоо хаад бол яг энэ бурхан алдуу орчимд бол байна гэдэг нь ойлгомжтой болсон. Их сурвалжаар тий. Тэгэхээр бусд нь бол мөн л байгаа гэж үзэж болно л гэж байна. Тэгээ би бүр тусгаалan асууж исэн байхгүй. За ямар их 4 хаадын булж бонхон яг энд байна гэж араб перс хэлний тэр их сурвалж дээр бичигдсэн байна гэхээр их хааныхан Чингис хаан, өгөөдөө байна, тулуу байна, мөнх байна. За энэ 4 хааных бол байна. За тэгэхээр бусд нь бол энд одоо энэ их хоригн газар одоо байгаа гэдэг нь бол ойлгомжтой л гэж. Гэтэ одоо ингээ мөнх хаанаас хойшоо гэд бодлоо жоо хувлаа хаан гэдэг нийслэл урагшаа явчихж байгаа. За нийслэл байдлаасаа өөр болох бах тий. Тий, тэгвэл яг хувлаа тэнд байсан ч гэсэн энд халтуун ургийнхан бол эндээ байсан. Ер нь бол тий. Тий. Тэгээд би одоо тасаа хэллээ шүү дээ. Ноён бол бас ингээд одоо хаан дэвс хамалтаа газар багтдаг байж байгаа сүүл төвчтэй гарсан гэдэг. Гэт ноён бол гэхэд ч одоо 2000 гаруй жилийн тий хөрмөг үеийн одоо бол ширхсүүрүүд маш ихтэй. Тэгээд Оросын судлаач Козлов малтлаг хийгээд их чим авсан гэдэг, их чим одоо бич тэмдэгж үлдээсэн гэдэг тий. Тэгээд ер нь бол одоо энэ түүхэн одоо үеийг улсын хууль тогтоомжоор харилцаж хамгаалах нэг хэрэгтэй. Тэгээ бас нийт орд түмэн бас ингээд сэтгэл оюундаа шингээгээд шүтлэгтэй одоо бурханчлан шүтдэг нэг сэтгэл оюуны нэг хэсэг байна. Гэхдээ бас нэг ашиг хонжооны төлөө те одоо энэ нийтийн бош бонхнуудыг ухаж томдог тэнцэнээс одоо олдсон зүйлээ хил дамнуулан борлуулдаг ч гэдэг юм асуудлууд гардаг. Танай хамгаалтай газарт одоо иймэрхүү асуудлууд энэ тохиолддог уу? Одоо орчин үед бол энэ хацсангуу гайгүй болсноо. Одоо ингээ миний сонссноор бол баруун аймагуудын бол хэрэгс бушнууд бол ихэнх нь тоногдсон гэж бас би сонсч ирсэн. Энд нөхцөлөд ямар байдаг вэ? Ер нь энэ хараа энэ булш хэрэгсүүрүүдийг одоо энэ ухаандаг асуудлууд ч бол бүр дээр үесээ улбаатай юм байна. Козловын үед одоо жишээлхэд ноён уулын булш хэрэгсүүрийг ухаж явах тэр үед судлаач нар, археологч нар одоо явхад ихэвчлэн дандаа одоо өнгөц газар байсан булж бонхнууд бол дандаа тоногдсон хэлбэртэй байдаг. Тэр булж бонхон хундаг асуудал бас нэлийн дээрээс байсан юм шиг. За монголчууд бол өөснөө бол энийг бол хийдэг байсан гэхэд би бол итгэхгүй. Яагаад гэвэл монголчууд одоо дандаа хүмүүсийн одоо тэр булж бонхныг одоо алтан шарил гэж үздэг янз бүрийн тийм газараас бол ихэвчлэн цээрлдэг тийм одоо тий яс заншилтай хүмүүс ихгүй монгол хүмүүс л. Тэгэхээр тэр үед одоо ингээл янз бүрийн одоо нөгөө тийм ээ нөгөө улс орнууд одоо биенийг эзлээл дайтаал биенийхээ газар нутгийг ингээл эзлээл буцаагаал ингэж явах явцад жийж болно. За үгүй бол одоо янз бүрийн доншуур одоо тэр нөгөө худалдаачин одоо нөгөө наймаачд нөгөө монголчууд энэ булж бонхон гэж ойлгохгүй энэ чинь зүгээр л одоо ингээд нэг юм чулуун одоо юм хэрэгсүүрэл байна гэж итл тэрийг нь одоо ухаад тоноод явдаг ийм юмнууд бол нэлээд байсан юм шиг байна. За манай дархан газрын хувьд бол тийм орлогууд бол гарч ирсэн үг л гарч ирсэн. 2015 онд бурхан халдван уулыг орой дээрээс нь ухах хүртэл төслөдөөс хийцэн хүмүүс одоо явж илээ. Тийм ээ. Тэр Францын иргэн одоо Жаскар гэдэг нөхөр байсан. Тэгээд тэр бол бүр тийм төлөвлөгөө хийгээд бурхан халдванд одоо хулгайгаар нууцаар очиж байж байгаад баригдаад одоо цуг ирсэн хүмүүстэйгээ 10 жил Монголд орж ирэхгүйгээр
зүйлүүд нь одоо тагнуулын байгууллага хураагдаад одоо тэгээд албатан одоо гаргаж ирсэн тохиолдол ч бий. Ер нь бол бас яах тий. Одоо тэгээд нэг юм бас жоохон бэрхшээлтэй асуудал үүссэн байна. Биднээсийн чинь хувьд бол одоо ингээд үжил суртлын гэдэг юм уу янз бүрийн нөлөөллүүд ингээд ороод идэг байсан тийм ээ. Одоо дээр үед бол уул хайрхныгаа одоо бүр эртний үедээ бол уул хайрхтаа шүтдэг байсан бол дараа нь ингээд тийм ээ одоо сүм дуганд очиж шүтдэг боллоо. Грекийн хамарт бурхнаа тавиад шүтдэг боллоо. За тэгэл явж итэл дараагаар нь үжил суртлын нөлөөгөөр болоод одоо биднээс чинь нөгөө коммунизмыг алгасаал одоо социализм гэдэг юмд ороод тийм ээ. За ингээд нөгөө байгаль дэлхийтэйгээ биднээс чинь нөгөө уялдаж амьдэрдэг байсан ард түмний чинь тэр үед одоо биднээс одоо байгалаас гуйж авахгүй тэгээ булааж авдаг хүмүүс гээл одоо янз бүрийн байдлаар уул ус тэр газруудыг нь одоо ингээд ухаалсан дийчээл хүмүүсийн ингээд нөгөө сэтгэхүй ингээд айгуу тийм олон юу болцсон байхгүй. За энэ үед одоо ингээд нөгөө хүмүүсийн одоо юмыг хардаг үн цэн нь ингээд өөрчлөгдөв яваад байна. Нөгөө уул усаа шүтдэг байсан бурхан шүтдэг болсон. Тэгжсэн үзэл суртал одоо юм гэдэг коммунизм энтер гээл тэгжсэн. 90-ад оноос хойш хүмүүс одоо тэр мөнгө гэдэг юмыг илүү шүтдэг болоод тэгэхээр тэр мөнгө гэдэг юм одоо үндсэндээ хаанаас яаж олох боломжтой байна вэ? Тэр болгонд л одоо баг Монгол хүмүүс нэгийг барьж аваачаад өгөх нь холгүй болж шээ. Ер нь бол одоо аваач өгж хийсэн байх айгүй бол ер нь бол тийм. Тэгэхээр юмны үн цэн ингээд өөрчлөгдөд эрэхтэй зэрэг эргээд биднээс одоо яг юу үн цэнтэй юм бэ тийм. Мөнгө нь үн цэнтэй юм уу? Их нутгийн одоо энэ байгаль газар шороо нь үн цэнтэй юм уу? Энэ онгон дагшин байгальд хэрвээ энэ хിവэр нь биднээс одоо дахиад нэг 50 жил 100 жил хадгалчих юм бол энэ хадгалсны маань одоо үн цэн дэлхийн нийтэд одоо энэ үн цэн маань одоо биднээсийн олж байгаа ашиг уул уурхай одоо энэ одоо тий алт нүүрс гэдэг юм уу энэ юмнаас хамаагүй илүү үн цэнтэй тийм зүйл болж үлдэх хэвээр. Тэрийг л биднээс одоо нас харах хэвээр. Тэр үн цэн гэдэг юмны одоо утга учир юмыг өнөөдөр хүний нас чи ерөөсөө нэг одоо 70 80 тий өсрээд одоо урт наслаа 100 настай 100 жил болно. 100 жил гэдэг бол зүгээр одоо нэг модны хувьд бол үндсэндээ хүүхдэл гэсэн үг шүү дээ ер нь бол тий. Тимхэн одоо настай байж одоо тий оюун санаа хүч техник одоо шинжлэх ухаан бүх юмыг одоо ашиглаж энэ байгалыгаас үтгэж болохгүй л дээ. Чанмын хэлснээр байгалыг ялав гэж тунхагласан хүн гэж хэлсэн байж байгаа тийм. Бид нар бол тэггүй л дээ байгалийн ажид бол нүд рэмхийн зурвал бидний амьдрал өнгөрнө шүү дээ. Тий, энэ бол ерөөсөө хитгэн хавар хитгэн одоо өвлийн л асуудал ингээл өнгөрөхөд хүн гэдэг амьтны ч одоо ингээл нас дуусна шүү дээ. Нэг үеийнх нь бол тийм. За, бичлэгээ нэг тасалчаа дахиад өгч. Энэ нэг 30 минутад тасалдаг. Хандас хамалтаа газраа олон төрлийн судлаачдыг цуглуулад одоо хээрийн судалгаа хийж байна тий. Тэгээ энэ хээрийн судалгаагаар бид нар энэ ургамал, ус, хөрс гээл одоо энэ биологийн олон янз байдлаа олон талаас нь харж ямар нүд хүчин зүйл нь хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ гэдгийг тогтоож байна. Тэгээ олон одоо туршлагатай эрдэмтэд энд ажиллаж байна тий. Тэгээд хаантын усан засгийн хамгаалалтаа газар ерөнхийдөө 5 жилийн өмнөөс ийм судалгааны ажлыг зохион байгуулад 2 ч удаа эрдэм шинжилгээний өгүүлбэрүүдэд дангасан ном хэлсэн байна тий. Тэгэхээр энэ одоо шинжлэх ухааны чанарыг одоо улсын засгийн хамгаалалттай газар нэвтрүүлье гэдэг анхны санал санаачлал нь хэрхэн гарсан юм бэ тий. Тэгээ одоо энэ өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлаасаа биднэрт товч дүнгээд ялж өгөхгүй. Биднээс ер нь бол яг үнэн биднээс тусгай хамгаалалттай газар гэдэг ингээд тусгаалаад улсаас хууль гаргаад хил хязгаарыг тогтоогоод ингээд хамгаалаад байгаа. За ингээ хамгаалаад байхдаа энэ дотроо одоо тий түүхийн хувьд одоо тийм ээ экологийн хувьд энэ нийгэмд одоо тий ямар нөлөө үзүүлж байгаа гэдэг талаар нь бол ер нь маш бага судалгаа хийгдсэн. Тусгай хамгаалалттай газрууд дээр гол одоо судалгаа хийгдэж байгаа төрөл зүйлүүд нь бол ер нь бол цөөхөн. За ойн чиглэлээр жоохон хийж байгаа бол ирвэс гэдэг юм уу. Үндсэндээ нэг агнуурын ач холбогдолтой одоо нэг аргал гэдэг юм уу тий
ингээд ийм юунууд дээр голчлон судалгаа хийгээд бусад юмнууд нь бол тусгай хамгаалалтаа манайд бол нэлээд судалгааны юунууд нээлттэй биш. За шинжлэх ухааны хүрээлэнгүүд, ихтэй сургуулиуд, эрдэмтэд судлаачид нар бол тэр мундаг одоо сайхан судалгаанууд одоо хийж байгааг бол үгүйсэхгүй. Энэ судалгаанууд нь хийж. За энэ судалгааны хамгийн гол зорилго нь юу байх хэвтэй бэ? Зүгээр судлаад ийм судалгааны үр дүн гарлаа гэд хавцанд хийгээд тийм ээ номын санд хадгалах нь илүү ач холбогдолтой юм уу? Тэр судалгааны үр дүн энэ одоо жишээлх юм бол тусгай хамгаалалтаа газрыг яаж хамгаалах вэ? 10 жилийн дараагаар нь ямар болох нь вэ, тийм ээ? 20 жилийн дараа, 100 жилийн дараагаар энэ нөхцөл байдал маань одоо хэвээрээ хадгалагдах уу, өөрчлөгдөх үү, цаг агаарын нөхцөл, хүний хүчин зүйл гэдэг юм. Энэ нөхцлүүдэд яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг бидний судалгааныхаа үр дүнг харж агаад энэ судалгааны үр дүнгээс хамгааллын нөхөн сэргийлэх, тийм ээ, агнуурын гэдэг юм. Бүх одоо энэ практикт одоо гардаг энэ үр дүнгээ яг биднээс энэ судалгааны үр дүнгээс гарах хэрэгтэй байхгүй. Тэгээ оновчлол хийх одоо мэдээллийн сан ус чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй болохоор зүгээр судлаад хавцлаад тавиад байх юм бол энэ судалгааны үр дүн бол үндсэндээ бол багхгүй гэсэн. Тэгэхээр энийг хэрэглэгдэх юм болох хэрэгтэй. Энэ судалгааг бол судалгааны үр дүнг бол за эрдэмтэн судлаач нар хэрэглэхээсээ гадна хаантын усын тусгай хамгаалалтаа газар байгаль орчны чиглэлийн энэ байгууллагууд, бүх сонирхогч нар, за дээр нь бүр оюутнууд те гэдэг юм уу, энэ хүмүүст хэрэглэгдэх тийм хэрэглэгдэх юм болох хэрэгтэй. Тэхийн тулд одоо биднээс энэ судлаач нарыг нэг нэгээр нь нэг зүгээр одоо цэцгийн гэдэг юм уу, модны, шууны гэдэг юм уу ингэхгүйгээр нэгдсэн байдлаар судлаач нарыг нийлүүлээд ингээд энэ үр дүнг нь бол одоо нийтэд яг одоо практик дээр хэрэглэгдэх тэр одоо хэрэглэгдэх юм болохыг л үндсэндээ зорж байгаа. Одоо биднээс ингэж байна. Судалгаа хийгээд за уур амьсгалын өөрчлөлт одоо сүүлийн юунд одоо маш их одоо өөрчлөгдөж байна. Дулаар л одоо 2 градусаар одоо тий сүүлийн 30 жилийн дотор 2 градусаар нэмэгдсэн байна гэж байна. Тэгээ энээс болоод ямар өв сургамлууд нь жишээлх юм бол устж өгөө болох юм. Тэрийг одоо жишээлх юм бол яаж одоо тий тармилжуулах юм. Одоо Солонгост бол жишээлхэд бүх дэлхийн ургамлаар энэ ч генийн банк байгуулсан байна шүү дээ. Өвс ургамлын, үрийн тэгээд одоо ингээд бүгдийг ингээд цуглуулад ингээд хадгалсан. Хасах 20 градус, 40 градус, 70 градус, 100 градус төлдөөцсөн, уусмал төлдөөцсөн, хатаамлаар ингээд бэлдсэн тийм ээ. Тэгээ одоо жишээлхэд энэ өвс ургамлууд одоо жишээлхэд устж өгөө боллоо гэхэд тэрийг тармилжуулаад буцаад нөхөн сэргээх ажлуудыг хийх боломжтой болно тийм. Тэгэхээр биднээс яг энэтэй адилхан үндсэндээ энэ судалгааныхаа ажлын үр дүнг дандаа ийм практик руу чиглүүлсэн ийм ажлуудыг хийх хэрэгтэй. Ер нь манай энэ одоо байгаль орчны салбарын одоо энэ удирдлагууд манай яам ч гэсэн энэ эрдэмтэн судлаач нарын ямар судалгааны тайлан гарснаас шалтгаалаад шийдвэр гаргадаг ийм юм руу орохгүй бол зүгээр ямар нэгэн байдлаар шийдвэр судалгааны үр дүн дээр тулгуурласан шийдвэр гаргахгүй зөвхөн энийг хамгаалах хэрэгтэй. Ингээд байхаар үндсэндээ тэр хуучин байгалийн одоо ингээд юу эднес чинь зарим тохиолдолд одоо бас өөрчлөгдөв. Зүй тогтол нь ихэд алдагдаад ингээ явчихж байна. Жишээлбэл нөгөө самрыг нь бол ургасан жил болгоно түүж байна, тийм ээ. Тэгжээт л одоо үнэтэй адилхан одоо жишээлбэл сүүлийн үед одоо ханантэд одоо жишээ болгох гээд л одоо баавга маш их өссөн. Тийм ээ. Одоо тэгээд яах вэ? Одоо жишээлбэл биднээс ингэж өсөөд байхаар одоо энийг одоо жишээлбэл буг хандгаа маш их өслөө. Одоо чухам яах хэвтэй. Одоо өмнөх удаагийн одоо эрдэм шинжилгээний өгүүлбэрээс би баавгааны тухай, хандгааны тухай өгүүлбэрүүдийг үнэлсэн тий. Тэгээд хандгааны популяц одоо гол сүрэг нь хаана байгаа. Тэгээд баавга одоо энэ хорхоосох буюу тий энэ нийт тэжээл нь хомсдсон үед одоо
суурин газрууд руу орж ихэнх хүмүүст одоо аюул занал учруулж ингээд судалгааны материалуудыг хийгдсэн байсан. Одоо тэгэхээр та сая хэлж шүү дээ. Самар уусан жил болгон бид нар одоо ингээд ард түмнээ холж чадахгүйгээ самраа өгөөд идэг. Гэтэл нөгөө самаргүй босноосоо болоод өсөж үлдсэн нөгөө баагууч идэж дижээлгүй болоод идэг. Идэж дижээлгүй болохоор одоо тэр мөнгөн мот руу орж айлын одоо аав хүү хоёрыг хөнөөсөн байх жишээ дээ. Энэ хурх руу ороод айлын гэр ивдэд ингээд янз янз болгосон тухай байгаль хамгаалагчд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд за судалгаа гарсан. Тэгэхээр одоо мэдээж төрийн захиргааны байгууллагууд, яамдууд, холбогдох агентлагууд бол шийдвэр гаргана тий. Гэхдээ бид нар бол гадна талаас нь ингээд харахад энэ хоёр холбогдох ёстой л гэж байна тий. Тэгээ ер нь бол яг бодит амьдрал дээр тийм холбогдох зарчим одоо арга ажиллагаанд байд юм уу, яг хэрэгжиж чаддаг юм уу? Хүмүүс бол нэг ингэж шүмжилдэг шүү дээ. Энэ улс төрийн албан тушаалтай хүмүүс те ирээд л явдаг. Гэтэл нөгөө салбар нөгөөдөө салбарт ажиллаж байгаа хүмүүс бол хайчгүй юмаа хийгээл байж байдаг те. Гэтэл нөгөө одоо энэ судлаачдын олоо тогтоосон за ийм хэм хэрэгтэй байна гэдэг тэр одоо эрдэм шинжилгээний үүлдээ гарсан дүгнэлтийг яг ингээ амьдралд хэрэгжүүлдэг тийм дундлын тийм дунд шатны одоо шилжүүлдэг гэдэг юм уу те технологи дамжуулдаг гэдэг юм уу тиймэрхүү тогтолцоо манайд юу байдаг юм уу? Ер нь манайх бол яг тэр одоо уг нь бол ингэх ёстой л да. Энэ судалгааны одоо эрдэм шинжилгээний янз бүрийн одоо энэ хүрээлэнгүүд энэ юунуудын чинь дүгнэлт ингээд нэг гарсан одоо энэ тайлан судалгаа дүгнэлтүүд чинь зөвлөмж болоод одоо жишээлхэд яам дээр очих хэвээр тийм ээ. Тэр зөвлөмжийг нь дагаад яамнаас байд юм уу энэ төрийн захиргааны байгууллагаас за тэгвэл ийм одоо дүгнэлт гарсан бол энийг ингэж шийдвэрлэе. Үнэхээр одоо хошмод нь доройтолд орсон бол энэ жил хот одоо жишээлбэл тушны самрыг одоо түүхийг хориглоё гэдэг юм уу тийм ээ. Хориглоод энийг одоо жишээлбэл хадгалж авч үлдээ гэдэг юм уу. Ийм дүгнэлтүүдээр одоо шийдвэрүүд төрийн захиргааны байгууллагууд нь гаргаж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ зөвлөмж нь хаанаас гарах вэ? Одоо судалгааны хүрээлэнгүүд эрдэмтэн судлаач нар тэгээ энэ төрийн захиргааны байгууллагуудын энэ бодлого хоёр нь бас уялдахгүй байна. Тэгэхээр энэ уялдааг хангахын тулд л үндсэндээ тэр зөвлөмжийг тусгах тийм механизм дутаад байна шүү дээ. Тийм ээ. Одоо жишээлбэл машинаар бол мотор нь ажиллаад байдаг. Тэгээд дугуй нь эргэдэг. Яасан дунд нь кардан гол нь байхгүй тийм. Кардан гол нь эргэжиж энэ хоёрыг холбож ээж үндсэндээ тэр машин ч урагшаага ямар нэгэн ажил гүйцэтгэх нэ дээ. Хөдөлгөөн хийн тийм ээ хөдлөх. Тэгэхээр ийм механизмыг л одоо яаралтай бий болгодог. Тэгээд одоо судлаач нарынхаа үгийг одоо төрийн захиргааны байгууллагууд нь сонсож шийдвэр гаргадаг л ийм л байвал одоо үндсэндээ бүхэл юм ингээ зөв голдролтой оролт явчих гэдэг юм ер нь. Өнгөрсөн үл одоо хаантай улсын цэцгамалтай газарт одоо судалгаа хийсэн хүмүүс бас эрдэм шинжилгээний баг хурал хийсэн. Тэгээ би тэн дээр сонсчлаа л да. Тэгэхэд одоо хинтээ нурууны урд хэсгээр байгаа газрууд цэвдэг нь бол ихээхэн гиссэн байна. Цэвдгийг алдуулсан байна. Тэгээд тэр цэвдэг алдуулжаад нь бол одоо энэ малын хөлийн тоо их нөлөөлж байна гэдэг тий. Тэгээд нөө цэвдгийг нь алдуулахаар нөгөө таны түрүүний ярьсан дэлхийн одоо энэ дулаар Монголд одоо 2 градусаас сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна гэдэгт нэг одоо гол хүчин зүйл болж байгаа юм байна. Ингээд дэлхийн дулаараа дэвшлэр одоо энэ өндөр сэрүүний бүс нутагт ордог одоо ховор дуурамлууд нь урхаа болоод нөгөө хүтэн орчин байхгүй болохоор нэг бол уулын дээшээгээ нүүн эсвэл нүүх газар байхгүй болохоор устанч гэдэг юм уу тий. Тэгээд судлаачдын ярьж байгааг сонсоод бол зөвхөн манай Монгол оронд өдөр 120 төрлийн эндемик ургамлаас одоо нэг 102 ч юм уу 105 л үлдчихин цаашдаа энэ улам бүр ингээл багаснаач гэдэг юм айгүй олон зүйлс хэлж байгаа байхгүй. Тэгээд энэ төрийн захиргааны байгууллагаас гадна одоо тийм энэ эрдэм шинжилгээний ажил тэгээд энэ цаашдын бодлого шийдвэр оновчлолт энэ бас олон улсын байгууллагуудтай та бүхэн харилцаа холбоог их үүсгэж тэгээд хамтын ажиллагааг татан оролцуулж ингээд ер нь ингээд олонний анхаарлыг их татах ажил надад хийдэг юм бол гэж харагдаад байгаа шиг байна. Тэгээд ер нь бас энэ талаараа та цааш нь үргэлжлүүлж яриач. Биднээс яг олонний анхаарлыг татах гэхээсээ илүү ер нь бол манай хаан энтийн дархан цаасд газар маань өөрөө энэ чинь нонгон дархнаараа ингээд тий хэдэн сая жилийн өмнө одоо яг ямар одоо тий хэдэн мянган жилийн өмнө ямар байсан тэр хэлбэрээр харьцангуй одоо хадгалагдаад хүн суурьшил багт одоо ийм газар шүү дээ. Тэгэхээр энэ газар маань бол нэгдүгээрт одоо өөрөө асар их нөгөө энэ ач холбогдлоо бодоход үнцэнтэй. Хоёрдугаар судлагдхууны асар том одоо юм орон зай байгаа байхгүй бааз.
За дээр нь бол одоо яг нэгэнт ийм өндөр ач холбогдол байгаа юм чинь биднээс олон улсын байгууллага одоо энэ тэгээд одоо энэ судалгааны байгууллагуудад хандхаар бүх хүмүүс ер нь бол дуртай байна. Яагаад юун дуртай байгаад байна вэ гэхээр үндсэндээ энэ байгаль орчин дондоо өөрчлөгдсөн ийм газрууд дээр одоо ямар шавж байна, ямар ургамал урд нь байсан, одоо тэрийг нөхөн сэргээх гэж байна гэдэг асуудлууд жишээлх юм бол энэ Солонгосын одоо тусгай хамгаалалттай газрууд асуудлууд дээр яригдж хахад манай дээр бол илүү тэр нь яг хэвээрээ хадгалагдаж байгаа. Тэгэхээр энэ эко орчин, энэ микро орчин, энэ юмнууд нь бол харьцангуй хадгалагдаж байгаа учраас энэ судалгааны ажлууд хийх сонирхол нь ч их байгаа. Нэгд. За хоёр тэгэхээр биднээс бол үндсэндээ за нэгэнт сүүлийн үед одоо тусгай хамгаалалттай газрын төрийн захиргааны одоо биднээс ч байгууллага шүү дээ. Хамгаалтын захиргаа маань. Энэ байгууллагын маань төсөв хөрөнгө мөнгөний асуудал бол зөвхөн цалин, байгаль хамгаалагч нарын цалин, хамгааллын үйл ажиллагаанд одоо зарцуулах бага хэмжээний одоо зардлууд л байдیں۔ Тэрнээс ихэнх нь бол одоо үндсэндээ нийт одоо төсвийн маань 70 гаруй хувь нь бол үндсэндээ цалин болоод явж байгаа шүү дээ. Цалин тогтмол зардлуудаа байрт ашиглалттай холбоотой дулаан цахилгаан ч гэдэг юм. Тэгэхээр илүү одоо биднээс олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр одоо эрдэмтэд судлаач нарт илүү хандаж тэр хүмүүсээс одоо нэгэн тулсаас одоо төсөв мөнгө гаргахгүй юм чинь тэр талаасаа зардал төсвийг гаргаж энэ судалгааны ажлуудыг хийхээс өөр ямар ч арга. Ер нь бол хөрөнгө оруулалттай холбоотой за дийлэнх одоо тусгай хамгаалалттай газруудын одоо энэ материаллык бааз хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг бол сүүлийн үед одоо дандаа л олон улсын төсөл хөтөлбөрүүд үндсэндээ одоо 70-80% нь одоо хариуцаж дааж явж байгаа гэхэд бол буруу. Та одоо нэрийн дурдаа шүү дээ. Энд чинь энэ олон улсын байгууллагууд л манай Монгол улсын одоо хамгийн чухал одоо дахин газрыг хайрлаж хамгаалж хадгалж үлдэхэд л одоо хөрөнгө оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл яах вэ? Одоо сүүлийн үед одоо хамгийн одоо бас биднээс одоо тусал дэмжиж байгаа биднээсийг материаллык баазаар одоо хангаж байгаа газар бол одоо Германы сэргээн босголтын банкнаас одоо хэрэгжиж байгаа KfW төсөл байна. GIZ одоо төсөл байна Германы SPS төслийнхэн. За дэлхийн байгаль хамгаалах сан байна, тийм ээ. За одоо энэ одоо Монголд энэ жилээс одоо ингээд хэрэгжээд орж одоо үйл ажиллагаа эхэлж байгаа одоо тэр үн мөнхийн Монгол гэдэг одоо энэ төрийн бус байгууллага дээр одоо хэрэгжиж байгаа одоо засгийн газрын одоо оролцоотой ийм төсөл хөтөлбөрүүд байна гэдэг маш олон одоо бас дэлхийн байгаль хамгаалах санч гэдэг юм. Ингээд олон одоо ийм төсөл хөтөлбөрүүдийн одоо үр дүнд үндсэндээ тусгай хамгаалалттай газруудын маань одоо хамгаалалтын үнц нь одоо ингээд хадгалагдаад биднээс одоо ажиллах нөхцөл боломж одоо тэгээд дээр нь одоо унаа унш гэдэг юм одоо бүхэл юмнаар хангагдаад явж байна гэсэн шүү дээ тийм. Энэ танай байгууллагын одоо үйл ажиллагааг харж байгаа бас техник хэрэгслүүд харьцангуй их сайжирсан, харьцангуй бас олон төрлийн техник хэрэгсэлтэй туулах чадвартай байгаа харагдаж байна тийм. Тий. Манайх бол яг нэгдүгээрт газар нутаг нэлээд том. Ер нь бол одоо ингээд та нар ингээ харахад зөвхөн хаан энтигээс гарч байгаа онон, хэрлэн, туул, хараа, ерөө гэдэг энэ голын савууд байна тийм. Энэ голуудын савууд дээр нийт одоо 2 сая гаруй хүн амьдарч штэ. Зөвхөн хаан энтигээс гарч байгаа энэ усыг төшгөлсүүдээр тийм ээ. За тэгэхээр Монгол орны эдийн засгийн одоо гол хаан энтиг хэрвээс гол гарахаа болчихвол яах вэ? Монгол улсын одоо Улаанбаатар одоо хайшаа туул гол байхгүй болчихъя гэж бодвол Улаанбаатар хайшаа нөхөө тийм. Энд чинь одоо маш том асуудал үүснэ ч тийм. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт одоо маш том тий одоо ач холбогдол энэ тусгай хамгаалалттай газар гэдэг одоо байгааг юм. За хоёр тэгэхээр биднээс энэ одоо тий техник хэрэгсэл эднээс одоо ингээд хүмүүс харахад одоо харьцангуй байгаа юм шиг харагдаж байгаа боловч
газар нутг нь маш том байхгүй. Гэтэ нэг байгаль хамгаалагч 60,000 га газар нутгийн гэсэн шүү дээ тий. 60,000 га гэдэг нь жишээлх юм бол одоо Солонгосын нэг тусгай хамгаалалттай газар 40,000 га байгаа. Сорог уулын тусгай хамгаалалттай газар манай хамтын ажиллагаатай. Яг үндсэн оронтойгоор ажиллаж байгаа хүмүүс нь 40,000 га талбай дээр нэг 160 хэдэн хүн ажиллаж байгаа. Яг үндсэн орондоо. Тэгээд дээр нь одоо жишээлх юм бол аялал жуулчлал юу гэднээс нэмэгдээд ирэхээр дахиад одоо нэг 170-80 хүнийг одоо нэмэлт одоо оронтойгоор одоо авч ажиллуулдаг ч гэдэм юм. Тийм байхад манай дээр одоо яг энэ газар нутаг дээр ажиллаж байгаа байгаль хамгаалагч одоо 30 хэдэн хүн байна шүү дээ. Энэ том газар нутаг дээр. Надад нэг зүйл аягүй сонирхолтой санагдсан. Одоо ингээ Ахмад байгаль хамгаалагчид байна тий. Одоо 60 нас төгөж байна. Гэтэл одоо тэтгүрт гараагүй гэдэг нэг сонирн байгаа байхгүй юу. Тэгэхэд ч одоо маш нөхцөлд ажиллаж штэ. Тэгээ өвлөн хүр цастай, боогдно, зун нь одоо ингээ хүн нэг 5 минут суухын аргагүй нь ялаа шумуултай. Тэгээ зам аргуу нь маш их шавар шалбаагтай, харилцаа холбоо байхгүй. Энэ хөдөлмөрийн аюун хүндэл нөхцөл юм шиг надад бол харагдаад байгаа байхгүй юу. Сая энэ жил нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай бас бид нөхцөлдөж жагаад байгаль орчны яамнаас одоо байгаль хамгаалагчийн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг сая хэлж байгаа. Одоо тайланганаараа гараагүй байх шиг байна. Хэрвээ ер нь бол байгаль хамгаалагчийн ажил маш хүнд. Хүмүүс байгаль хамгаалагчийг урд нь бүхэл урдлын одоо кинон дээр ч гэсэн хардаг байсан тийм ээ. Нэг настай хүн тэтгэврийн нэг өвгөн ан цагдаа гэдэг ингээл явж идэг тийм ээ. Голцоо настай хүн байдаг. Энэ маань бол ерөөсөө маш буруу ойлголт. Байгаль хамгаалалтаа одоо ингээд эзэнгүй одоо газар зөвхөн хариуцсан нутаг дэвсгэрээр ингээд байгаль хамгаалагч эргүүл одоо тойрол эргүүл одоо шалгалт хийн бас одоо судалгааны одоо зураг аавн дээж аавн одоо ингээд явхад үндсэндээ ингээд нэг газар нутгаа бүтэн тойроод явхад яг бүгдийг ингээд явж үзнэ гэх юм бол 14 хоног нэг сарч ер нь яваад гүцэхгүй байхгүй. Тэгээ энэ явж байгаа газрууд нь хүн байхгүй. Маш их эрсдэлтэй, намаг, шавар, хурд, цас тэ тэгэл одоо уул, хад, үерэлсэн гол ус гэл уулынхаа одоо гүнд очиод явхад газар ингээд унтахад хуурай газар олддог жишээлх юм бол. Хуур амаа дандаа нойтон. Тэ. Ийм нөхцөлд одоо ингээд ажиллаж байгаа хүмүүс яг настай хүмүүс ажиллахад бас их хүндрэлтэй. За хоёр дахь юм бол ер нь бол байгаль хамгаалагч гэдэг хүн маань ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ гэж. Зөвхөн ингээд хараал хамгаалаад хүмүүсийг ингэж болохгүй гэж хэлээл ингээд яваад тэнд тэдэн буугаа ижсэн тэдэн алгуулсан байна гэдэг ингээд тоолоо явж идэг хүн биш байхгүй. Нэгдүгээрт байгаль хамгаал энэ бол үндсэн чиг үүргийнх нь нэг мөн. Хоёр тэр хүн судлаач байх хэрэгтэй. Бүх одоо энэ байгаль орчныхоо одоо энэ өв сургамлын гарц тийм ээ хэдийн үед одоо энэ өв сургамл нь энэ цэцэг хэдэн сард нүдэн гарч ирсэн энэ жил хэдэн сард гарч байна. Одоо тийм энэ жил одоо ан амтан төлдөг цагаасаа эртүү хойно тэгэхээр бүр наад захын одоо жишээ ингээд нэг ажиглаж яадаг, судалгаа хийж яадаг, тэрийг судлагдах өнөөгөө тий нөгөө биосан гэдэг юм уу одоо нөгөө юун дээрээ бичиж тэмдэглээл одоо захиргаалуугаа явуулж яадаг. Анхан шатны судалгааны материалуудыг одоо бэлтгэж өгж яадаг судлаач болдог. Нэгдэг. Тэгэхээр энэ хүмүүс маань бол бас тэр талын одоо анхан шатны одоо мэдэгдэхүүнтэй тийм судлаач хүмүүс байх хэрэгтэй. За гуравт нь бол байгаль хамгаалагч олон нийтэд ухуулдаг, таниулдаг, одоо тий соён гэгэрүүлдэг ийм одоо өөрөө тэр талын мэдлэгтэй, боловсралтай тийм одоо соён гэгэрүүлэгч байх. Сурчлагаа бусдад хуваалцсан байна шүү дээ. Тэгэхээр тэр талын одоо бас мэдлэгийг одоо бас өөртөө бас бий болгосон байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд хамгийн гол чадвар нь энэ газар орныгоо таньдаг, мэддэг, хаагуур явах юм бол тий хэдийн хугацаанд тэнд яваад очино. Үгүй бол одоо аль газраар нь явах уу гэдэг тий газар орныхоо нэр усыг мэддэг ийм тэгээд өөрөө байгаль дээр
одоо ямар ч нөхцөлд өөрийгөө амьд аваад гарах тийм чадвартай, тийм одоо чадварлаг тийм хүн баг. Гадаадд бол энэ чинь рейнжер гэдэг нэлээд өндөр цалинтай, нэлээд өндөр зэрэглэлийн мэргэжил баг шиг байна тий. Тий. Тэгэхээр одоо энэ чинь манай байгаль хамгаалагч нар чинь төрийн албаны одоо баг тий хамгийн доод шатлалын одоо үндсэнд цалин авдаг доод шатлалын хүмүүс ба шүү дээ. Үндсэндээ одоогоор бол энийг бол бас өөрчлөхгүй бол ерөөсөө болохгүй байна тий. Би тэгээ олон байгаль хамгаалагчтай уулзаж хүмүүсээс юм яриа сонслоо. Тэгээд тэр хүмүүсийн хэлж байгаа нэг зүйл нь бол хүмүүрэл байгаль хамгаалагч байх ёстой гэдэг одоо зүйлийг хэлж байна тий. Тэгээ одоо манай монголчууд маань уран зурлагын цаг болохоор аялан зугаална гэдэг. Тэгээ хинтийн нутаг сайхан болоод зориод тэр намар өвөл болохоор самар жимс аавна гэд хүрээд ирэн тий. Тэгээ заримдаа болохоор хавартаа бол одоо бугуй евро авна ч гэдэг юм ингээд олон хүний урсгал явна. Тэгээд одоо нөгөө төрийн тахилгатай улс маань одоо тахилгаа хийхлээр бас их олон хүмүүс цуглаа тий. Тэгээ энэ болгон одоо ямар нэгэн урдчилсан мэдлэг мэдээлэл аваагүй ирж байгаа хүмүүс ч өөрсдөө бас бахан эрсдэл үүсгдэг юм байна л да. Тэгээ одоо хогоо аяад явна. Галаа одоо гүц дунтраахгүй явна ч гэдэг юм уу тий. Тэгээ та энэ олон нийтэд хандаж хүмүүр байгаль хамгаалагч байна гэдгийг энэ юу гэсэн үг юм бэ? Та ер нь яавал одоо байгаль хамгаалагч байх чадах юм бэ гэдэг дээр нэг хэлж өгөөч. Биднээс 13 оноос хойш биднээс нэг тийм өөрсөндөө концепцийн үед өөрчлөлт хийхгүй болохгүй гэдээ биднээс яриад бүх олон нийт нутгийн иргэдтэй одоо хамтарч ажиллах одоо хамтрах одоо боломжтой бүхэл одоо субъектүүдтэй биднээс хамтарч байгаа. Аялагч нар байна, нутгийн иргэн байна, малчин байна, тэ орон нутгийн засаг захиргаа байна. Одоо зарим тохиолдолд бол одоо нэг самарчин одоотойгоо хүртэл одоо биднээс нийлээд одоо хамтраад одоо энэ төмрийн одоо янз бүрийн нөхцөл болоход нэг самар мамрынхантайгаа нийлээл үндсэндээ одоо ингээд байгаль хамгаалах ажил руу ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд 13 оноос хойш яг тэр концепцийн өөрчлөлтийн нэг гэдэг юм хийх гээд биднээс оролдоод байгаа юм. Ер нь бол биднээс урд нь бол яадаг байсан гэхээр улсаас тусгаалan хууль гаргаад за газар нутгийг нь тусгаалж ингэж хязгаарлаад тэгээд нутгийн иргэдээс нь биднээс байгалыг хамгаалах гэж оролдлого хийдэг байсан. Ер нь бол бүхэл юм буруу байсан тийм. За биднээс тэр концепцийг өөрчлөөд ер нь бол нутгийн иргэдтэй бүх оролцогч нартай хамтарсан хамгааллын менежментийг л бий болгох гэж. Ер нь бол. Энэ нь бол одоо бүх хүмүүс одоо тэр иргэн бүр байгаль хамгаалагч гэдэг тэр концепц маань л яваад байна гэсэн үг байхгүй. Ер нь бол хүн болгон одоо биднээс хувьд одоо ингээд харж байхад одоо нэг наад захын нэг жишээнүүд байна шүү дээ. Сүүлийн үед хүмүүс одоо их хотчж байна. Энэ хотчж байгаа хүмүүс маань хөдөө бас салхинд гарах, уул хатан зугаалах байт юм уу? Янз бүрийн одоо хурдан хүчтэй техниктэй болцсон. Энийгээ техникээрээ аялах, зугаалах юм хэрэгцээ зайлшгүй ингээ бий болоод ирж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань ингээд энэ хэрэгцээнд бий болсон хэрнээ тэр байгаль дээр очиод яаж байх уу гэдэг тэр эхний нэг мэдгэдэггүйнүүд ойлголт нь байхгүй хэрнээ тэр нөгөө юу нэг хэрэгцээнд байгаад идэг. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо жишээлх юм бол яг майхна зүгээр байгаль хамгаалъя гэдэг одоо та нар өөрснөө хамгаал энэ төр гээд хөндрүүлэхээсээ илүү наад зах нь зүгээр хогоо аваа явцдаг бай. Майхан барих юм бол өөрснөө эрсдэлд оруулахгүй тул тийм ээ. Голын үер усны бороохоор орсон нөхцөл хонхор газар битээ майхнаа байр. Гал төлөх юм бол одоо аль болох гал төлөхгүй юу. Гал төлөх болгон ч л ингээл 1 метр газар ингээл шатчихж байгаа. Тэр чинь эргээд хэдэн жил ногоо ургадаг байхгүй. Тэгэл одоо зүг чигээ одоо жишээлх юм бол яаж болох вэ? Төөрвөл яах вэ? Өөрснийгөө эрсдүүлэхэд одоо тэрнээс яаж гарах вэ гэдэг юм. Илүү хүн рүү өөрснийх нь эрх ашигт нийцсэн тэр одоо тайлбар мэдэгдэхүүн энэ уул хангаач нь байж их юм бол одоо нэг газар ингээд өөрснөө ирж буучаад ёстой гой газар байсан тэнд очиж амръя гэдэг дараа нь өшөө олон найз нөхдөйгөө бүгдийг дагуулад ирэхээр өнгөрсөн жилийн ч өснөө тарьсан хог үйж ямар санагдах вэ? Нөгөө найз нөхдөд чинь юу тэнчэнээс харах вэ те? Эднээс чинь нэгэл тэгэн штэ. Тэгэхээр тэхгүй тулд байгальд яг эрхэж чи ямар байсан тэр хэвээр нь үлдээгээд явдаг. Тэр зуршлыг
бий болгох хэрэгтэй. Ер нь бол Та одоо сая концепцийг өөрчлөх гэж бид нэр оролдож ирсэн ингээд тий. Тэгээ би таныг ингээд сонсоход та өөрөө 10 жилийн сургуулаа төгсчөөд Сэхэдний хүүхэд бол одоо хуучин заншлаар бол Москва руу ч юм уу гадаад сургуульд явдаг байтал хөдөө мал дээр гарч ижсэн гэж сонсчихсан. Ер нь бол тухайн үед энэ стандарт бос үйлдэл хийжсэн гэж одоо би ойлгосон байхгүй. Тэгэхээр та ер нь өөрийнхөө тухай нэг товч танилцуулаач. Ер нь тэгээд яаж явж байгаад энэ хаантай засгийн амлалтай газартайгаа холбогдсон юм бэ? Анх 10 жилээ төгсөж байхдаа ер нь та өөрийгөө ямар хүн болно гэж бодож зорж төлөвлөж байв. би ч одоо яг үтэ манай ээж аавднаас ч одоо хотод одоо байсан. Би ч багасаа нөгөө эмэөвө дээрээ илүү өссөн хөдөө мал дээр. Тэгэл одоо хүүхэд байхад одоо сургуульд орохдоо л одоо хотод ирж одоо сургуульд орж байж байгаа л тэгэл зуны одоо хичээл дуусаад зуны нөгөө шалгалтууд дуусахад одоо сүүлийн шалгалтынхаа дөнгө сонслоггүй л Чавтан. тий ээж аваар нэг хэлүүлж гуйж байгаа нэг бакал авахулт тэгээ баг бакалтайгаа унтж байгаа л тэгэл хөдөө дахиад ирнэ хөдөө дахиад ирэхээр бүхэл юм нь одоо өөр их морь мал нь хүртэл одоо ингээд бэлдээд байж морь унаал одоо шуугж идэг тийм л хөөхт байсан. Хөдөө жоохон сэтгэхүйтэй. Тэгээ ер нь бол яг 10 жилээ төгсчөөд би малын зоо техник болоо доо гэж бодчихсон. Ер нь бол тэгж жагаад тэр үед Улаанбаатарт ч одоо зоо техникийн одоо юу ч дандаа хөдөөнөөс хүүхдүүд авдаг хотоос ч авдаг. Тэгэхээр би ер нь хөдөө малчин болно гэл тэгэл нутагтаа хөрж ирэл Хинтээ аймгийн Бэндэр сумын бүтээлч нэгдэлт одоо адуучин гэж одоо хэдэн адуу аваад тэгэл адуучин гэж анх хөдөлмөрийн дэвтрээ нээгээл одоо хөдөлмөрийнхээ юг гарааг эхэлж адуучин байсан. Тэгэл дараа нь нэг адууны маллагааны хөлс чинь тэр үед маш бага байлаа шүү дээ. Нэг сар нэг адууны нэг сарын маллагааны хөлс нэг төгрөг байсан. Тэр үед. Тэгэхээр нэг амьдрал жоохон залгуулахын тулд нэгдлээс нэг 10 үнэ аваад өөрөө саагаад саалчин болж үзчихээл. Тэгээ ээжэд сүлдээ нэгдэл задраад тэгээд хувийн аж ахуйтан болоод тэгж байж байгаа би чинь 6 жилийн дараа 10 жилээ төгсөө 6 жилийн дараад одоо сургуульд одоо орж сургууль төгсөж тэгэл явсан л та. Тэр нь бол Хаан засгийн амлалтай газартайгаа холбогдож ажилд орсон түүх нь ямар вэ? би болохоор за ер нь бол яг би чинь хаан энтийн засгийн амлалтай газарт орохоос өмнө 2005 онд бас байгаль орчны салбартайгаа үндсэндээ холбогдоод явцсан. Би урд нь бол яг хувийн ажлууд хийдэг байхад мод тарьдаг. Одоо мод үржүүлдэг, мод тарьдаг тийм ажил одоо бизнес хийгээд явдаг байсан. Тэгж жагаад ер нь улсын хэмжээнд одоо бүх одоо энэ тарьц суулгац этносыг одоо байгаль дээрээс аваачиж Улаанбаатар хот суурьнд аваачиж булчилдаг биш. Илүү хүний тарьсан модыг одоо мод үржүүлэх тэр одоо газар тариалангийн одоо салхины хаалт ч гэдэг юм уу цэцэрлэг хот байгуулалт цэцэрлэгжилт одоо энд хэрэгэлдэг болъё гэдэг утгаар нь одоо 2005 оноос хойш мод одоо тарьдаг бизнес хийдэг байсан. Тэгж байгаа дараагаар нь тэрийг ер нь бол одоо энэ бүх одоо мод тарьж байгаа нөхцлүүдийгээ бол одоо зохион байгуулалтанд орох хэвээр. Энийг одоо биржийн зохион байгуулалтанд орох хэвээр гэдэг тухайн үед одоо Барсуул цайдыг байх үед танилцуулсан чинь энийг ч өөрөө хийж чадах уу гэхээр нь тгий гэж хэлээ. Тэгэл 2005 оноос одоо яг энэ салбарт одоо байгаль бирж гэж байгуулагдаад тэр биржийн захирлаар нь улам ажиллаж ирсэн. Тэгж байгаа тэрний дараагаар 2007 онд одоо ойн тухай хууль шинээр гараад агентлаг байгуулаад биржийн маань үйл ажиллагаа төрлөө агентлагийн үйл ажиллагаа руу ороод ингээд явсан. Тэгээд тэгт нь одоо би чинь нэг одоо энэ салбарын хүн учраас одоо тэгэл энэ газар нутгаач мэднэ гэж байгаа дэлхийн байгаль хамгааллын ах сангийн дэмжлэгтэйгээр одоо амтны идэрхт наймаалах сүлжээ илрүүлэх одоо тийм төсөл гэж хийж ийсэн. Тэгээд тэр төсөл дээр ажиллаж байж байхдаа энэ хаантыг тойрсон баг бүх хулгай амттай одоо танилцж байлаа тав. Ер нь бол тэгэл
тэр ажил маань одоо үндсэндээ үргэлжлээл дараагаар нь одоо энэ хаантын усан цэцэн хамгаалалттай газартаа хяналт шалгалт тариац орлоготойгоор энд ажилд ороод тэгэл ажиллаа гэж байна. Одоо нэг харьцангуй урдаас нөө аамтны идэвхтэй авах эрэлт нь багассан уу эсвэл гайл чангарсан уу энэ хулгайн арай гайг болсон юм шиг байна тий. Ер нь бол за яг тэр үед чинь одоо 2000-аад оны үед бол үндсэндээ манай хаан хэдэж бараг бугын мөр байхгүй болтлоо. Манайхан ч одоо тий хятадууд солонгосууд үндсэндээ ингээд хүн юу авъя гэсэнд нь л одоо би олоод ирээгээл одоо ингээд анх хийгээл хамгийн зардаг ийм бүр сүлжээ байлаа шүү дээ. Миний ажиллаж исэн тэр юу бол гол нь бол тэр сүлжээг нь одоо байхгүй болох тэр хөдөлтөй авах ажиллагааг нь одоо зогсоох зорилготой байсан л. За одоо сүүлийн үед би хараад байхад тэр үед бол ил баг одоо нэг түүхийн эдийн захууд дээр баг хөдөлж авдаг байсан үе байсан. Одоо бол харьцангуй жоохон далд орцсон энэ хэлбэр нь бас байгаад байгаа гэж бас бодож байгаа. Биднээсийн хувьд ч гэсэн одоо ингээл одоо тусгай хамгаалалттай газар дотроо янз бүрийн хулгайчид янз бүрийн хүмүүстэй ингээд байрна харьцангуй илүү их нэг нууц болцсон. Тэгтээ одоо нэг тэр үеиг шиг хүн болгон ингэж одоо бас явах нь харьцангуй гайгүй. Тэр үед чинь нөгөө хүмүүс харьцангуй их ядуу байсан. Бас ер нь бол харьцангуй мал ах уу багтаа нөгөө зах зээлд ингээ шилжээд орохоор ихэнх хүмүүс ажилгүй одоо бас биднес чинь тэр 90-ад оны үед ч бол нэлээд хүнд үе байлаа шүү дээ. Тэр үед бол бүхэл хүн одоо байглаас юу авахыгаа одоо авч амжиргаа залгуулдаг үе байсан бол одоогийн одоо энэ залуучуудын хувьд харьцангуй бас арай гайгүй. Бас ажил энэ төр л одоо янз бүрийн юмнууд хийгээд яваад байх юм боломжууд нь харьцангуй арай дээр болж байгаа юм одоо л гэж харж байгаа нэг. Хоёр дахь юм бол ер нь бол яг хуу тэр одоогийн одоо энэ хулгаан хийх хүмүүс нь бол харьцангуй жоохон насанд ахицсан. Тэр бас яваад байхад бас жоохон нөгөө манай байгаль хамгаалагч нар тэтгэвртэй гарна гэдэг шиг нэг хулгаанчд нь барыг тэтгэвртэй гаргадаг гэж байгаа гэж бодож байна. Тэгээ манай хаантын нуруу маань өөрөө юм маш юм одоо дундуур нь хэрэг сүлжээд яваад байх боломжгүй. Хүмүүс ер нь бол дандаа захаар л тойрч очиж байгаа шүү дээ тий. Энэ дундлын зам харгууг бол тэр болгон хүн бас нэг мэдээд байдаг яваад байдаг тий. Мэдхээсээ илүү явхад маш хүндэлтэй. Ер нь бол тий. Ер нь одоо энэ ялаа хөгтрөө морь малтаа явхад бас ер нь бол маш хүнд. За өвлийн нөхцөлд одоо нэгээс хамар жимс гээл одоо аршаа усна гээл одоо нэлээд хүмүүс явахаас одоо ингээд хавар бол 3 сарын 20-наас ахвал 6 сарын 15 хүртэл үндсэндээ нэг ч хүн явуулахгүй үндсэндээ бүгдийг хаашиж байгаа шүү дээ хуурайчтай үед бол хаагч. За тэгээд та ингээд өөрийнхөө өдөртөг хамт олонныгоо тухай одоо сахин хайрлаж хамгаалж байгаа энэ хаантын улсын тусгай хамгаалалттай газрын тухай цаашид энэ бодлого шийдвэр гаргадаг хүмүүстэй юуг тусгаж авах тухай гэдэг маш олон өргөн сэдвүүд биднэрт мэдээлэл өглөө баярлалаа. Ер нь ярилцлагын үеэр миний асуугаагүй бас хэлмээр танд хэлмээр санагдчихсан зүйл байгаа юу? За ер нь бол байлгүй яхав те. Зөндөө их юм байгаа. Гэхдээ тэр болгоныг одоо бас дурсаад яриад байвал одоо бас барагдахгүй их цаг хугацаач орох байлгүй тийм ээ. Ер нь бол энэ байгаль орчныг одоо хамгаалж байгаа энэ хүмүүс энэ бол одоо энэ тусгай хамгаалалттай газар энэ хамгаалтын үйл ажиллагааны судалгааны ажлууд одоо эднэрч бол зөвхөн одоо тий 1-2 одоо энэ цөөхөн хүмүүсийн үйл ажиллагаа биш. Энэ бол ерөөсөө багийн ажил. Энэ тусгай хамгаалалттай газар маань илүү сайн хамгаалагдж байна гэдэг бол энэ баг хамт олон за тэгээд энэ одоо бүх оролцогч талуудын хамтын ажиллагааны ерөөсөө үр дүн. Тэ? Тэгэхээр энд маш олон талын одоо оролцоонууд байгаа. Жишээлбэл энд гал төмөр гарахад онцгой байдлынхан маань оролцсон, нутгийн иргэд оролцсон, нөгөө нэг одоо хамгаалалт янз бүрийн хийхэд цагдаагийн байгууллага оролцсон. Манай байгаль хамгаалал одоо энэ судалгааныхан гэдэг юм уу орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэр одоо нэгжүүдийн дарга нар, засаг дарга нар, хурлын дарга нар, орчны бүсийн зөвлөл энэ бүх хүмүүсийн одоо энэ дээр нь тэр төслөх хөтөлбөрүүдийг ерөөсөө бүр одоо тий бүхэл юмн дээр одоо өрнөс дурсаж явах хэвээр
ийм үйл ажиллагаа бүх энэ хамтын ажиллагааны маань нийлбэр нь бол үндсэндээ энэ тусгай хамгаалалттай газрын маань одоо хамгаалах энэ баталгаа нь болж байгаа. За энэ нь бол үндсэндээ биднээсийн одоо энэ төрөөс энэ чигүүргээр одоо хүлээгдсэн одоо энэ хууль эрх зүй энэ экологийг одоо хамгаалах энэ хуулийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулах бүх боломжийг маань хангаж байгаа. Тэгэхээр энэ оролцогч нартаа бүгдээрэнд нь одоо бас энэ тусгай хамгаалалттай газрыг одоо хамгаалж байгаа оролцогч нартаа бүгдээрэнд нь бас баярлалаа гэж хэлэх ёстой. Хэлэх ёстой биш, бүр хэлье. За дээр нь бол ер нь бол биднээсийн энэ одоо хамгаалах ёстой хамгаалъя гэдэг энэ зүтгэж байгаа энэ газар орныг энэ хിവэр нь онгон дагш нар нь одоо цааш үргэлжлүүлээд 10 жил, 20 жил, 100 жил хамгаалцсан байхад энэ хамгаалсны маань төлөө энэ ууд уурхаагаас илүү дэлхийгээс биднээс мөнгө босгох боломжууд нэгдэж байгаа. Одоо энэ карбон кредиттэй холбоотой асуудал чинь ч гэсэн мөнгө ялгаа байхгүй тэр шүү дээ. Тэгэхээр мөнгөнд биш үндсэндээ мөнгөнд одоо өнөөдрийн одоо мөнгө биш ирээдүйн тэр их тэ үнцэн экологийн үнцэн үр ашигын төлөөл бүх хүмүүсийн одоо сэтгэл зүрхэнч төр засгийн шийдвэрүүд нь ч тэрлэл чиглэсэн байвал тэгэл одоо биднээсийн үндсэн гол одоо зорилго маань биелж байна. Биелж байна гэж үзсэн. За тэгэхээр хүмүүсээ өнөөдрийн уушигнаас маргаашны өөхн хэрэгтэй гэж байна шүү. Тэгээд хүмүүс одоо байгаль хамгаалагч байя гэдэг юм сайхан одоо утга агуулга бол бидний ярилцлагаас төрөн гарч байна. Тэгээд таныг цаг зав гаргаад энэ сайхан баян хангаадаа зорж ирээд те бидэрт ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдаа нь ажил үйлсэд амжилт хүсье. Тэгээ баг хамт олноо. Улам бүр одоо те энэ сайхан хангаатлагыг хайрлахад удирдан манлайлан чиглүүлээд бүр олон жил үр бүтээлтэй ажиллахыг хүсье өрөөё. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо ажлын амжилт хүсье. Тэгээд энэ нэвтрүүлэг маань маш олон хүмүүст одоо бас хүрээд энэ одоо цуврал гарна шүү дээ. Олон хүмүүст хүрээд олон хүмүүс энэ тусгай хамгаалалттай газарт нь ийм ач холбогдолтой байна шүү. Энэ тусгай хамгаалалттай газрын маань үнц нь ийм байна. Биднээс ингэж хайрлаж хамгаалах ёстой байна гэдэг энэ сэтгэгдлийг төрүүлэхийн төлөө одоо ингээд энэ их ялаа шумуул энд ингэ явж байгаа та бүхэнд бас баярлалаа. Тэгээд одоо та бүхэндээ одоо цаашд нь ажилд нь амжилт эрүүлийн сайн сайхныг хүсье. За үзэгчдээ ингээд дараагийнхын зочноор ярилцлага үргэлжлүүлцгээе бүгдээрээ. Баярлалаа та бүхэнд. За